юу гэдэг нь одоо 100 жил ч гэдэг юм уу 50 жилийн өмнө л ер нь хийгдсэн зоос Монголд хамгийн уртаа байдаг шүү дээ. Нөгөө баримлжт хийдэг усууд нь яс хийдэг байхгүй. Миний нэр Дайццуугийн Дашторж гэж зураач байна. Тэгээ би Улаанбаатар хотод төрсөн. Өвөг дээдс Илэн Цуланцол Өөр Хангай аймгийн одоо одоогийн 9 зүйл сумаас гаралтай юм усуд байдаг. Дугаар ингээд төгсөөд зөвлөлт холбоод улсын Москва хотын Строгановын нэрэмжит урлаг үйлдвэрлэлийн академид 72 онд суралцахаар явсан. Тэгээд тэнд одоо 5 жил суралцаад 78 онд амжилттай төгсч хурж ирээд энэ сангийн яамны харьяа зоос соёлын зөвлөлийн үйлдвэрт анх одоо зохион бүтээгч гэдэг албан тушаал дээр ирж анх миний хөдөлмөрийн гараа эхэлсэн. Энэ нөгөө зоос соёлын зөвлөлийн үйлдвэрт би ингээд ажилласан байхгүй. Тий 78-аас 88 он хүртэл гэсэн үг. 10 жил ажилласан. Тэгээ зоос соёлын зөвлөлийн үйлдвэрийн үйлдвэр маань бол тухайн үед бол бий болоод дөнгөж хөгжлийнхэн гараагаа эхэлсэн юм. Гэхдээ тэр үедээ л гэхэд бол одоо 70-80 оны 70-аад оны сүүл 80-аад оны ихэнд бол дэлхийн хамгийн өндөр технологитой үйлдвэрлэлтэй газруудаас тоног төхөөрөмжөө авчихсан. Баруун Герман, Япон, Итали зэрэг нэртэй том фирмийн одоо тоног төхөөрөмжн дээр Монголын одоо алт мөнгөн эдлэл үнэтэй хагас хүнд чулуунг боловсруулдаг ийм үйлдвэр анх байгуулагдсан байсан. Би байгаа. Энэ данди даргаад байгаа хөгжирдсэн. Тэгээ энэ байх баха. Тэгээ энэ Герман мэт. Би энэ байна шүү дээ. Энэ. Би анх тэнд ерөнхий зохион бүтээгчийн албыг хашиж тэр үед бол одоо зохион бүтээг давчаа гэж байсан. Зохион бүтээг давчаа бол доороо 6 загвар зохион бүтээгчтэй. Тэгээд тэр 6 хүнийг би хариуцж одоо үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний анхны их загварыг боловсруулж улмаар дуршаад тэгээд үйлдвэрлэлд нэвтрүүлж тэгээд одоо 2-300-аад ажилчин бол одоо гаргасан загварын маань үйлдвэрлэж бүтээгдэхүүн маань одоо манай Монголын хөдөлмөрчдийн гар дээр очиж бүх хэрэглэгийг хангадаг ийм сайхан үйлдвэр байсан. Тэгээд энэ дээр би ингээд одоо нөөрийнхөө юу хийцсэн байхгүй ингээд ийм ингэж хийжээ гээл тий. Тэгэл одоо энэ үйж. Одоо энэ зурагч энэ үйж шүү дээ. Тэгээд анхны миний юу нь чинь. Одоо Чингисийн нэг нууц төвчөний 750 жилд ойд хийсэн. Миний анхны нөгөө тэмдэг. Уран бүтээлч, зураач, дизайнер Даш Цэвгийн Дашторж нь 1978 онд Москва хотын Строгановын нэрэмжит урлаг үйлдвэрлэлийн академи, 1993 онд Тайваны Тайпей хотод хотел дизайн сургалт төгссөн. 1978-аас 1987 онд сангийн яамны харьяа зоос соёлын зөвлөлийн үйлдвэрт ерөнхий зохион бүтээгч. 1900-ээс 1995 онд Чингис хаан зочид буудлын ашиглалтын өмнөх захиргаанд ерөнхий дизайнер. 1995 оноос Монголын урчуудын эвлийн хороонд гишүүнээр хэлсэн. Тэгээ тухайн үед бол одоо ганцхан одоо гоёлын зүйлийн цех гэж байсан. Гоёлын зүйлийн цехт маань бол эмэгтэй хүний гоёл чимэглэлийн одоо алт мөнгөн эмэг бөөж, зүйлд буговч. За тэгээ төрөл бүрийн одоо эмэгтэй хүний хэрэгэлдэг тэр гоо сайхны гоё чимэглэлийг л одоо бид нар хийдэг байсан. А үүнээс гадна одоо манай эх орны чулууг боловсруулдаг хагас хүнэт чулуу, усан болор, утаад болор, одоо анар, гарнаад, за төрөл бүрийн одоо хагас хүнэт чулуу одоо энэ гартаам, ман зэрэг чулуунуудыг бид бол тухайн үед л баруун Германы өндөр техник технологийн бол дамжуулж боловсруулж бид бол одоо гоёл чимэглэлийн шигтгээ, за одоо хөөр ганс, зардын төрөл бүрийн урлагийн зүйлсүүдийг бид нар бас хийж одоо бас хөдөлмөрчдийг хэрэгцээг бол хангадаг байсан. За 3 дахь үйлдвэрлэлийн процесс юу байсан гэхээр манай одон тэмдгийн цех гэдэг байсан. Одон тэмдгийн цехт бол одоо бүх төрлийн гэрийн тэмдэг, ой металл, за төрийн одон металл, за тэгээд цэргийн хэрэгцээний бүхэл төрлийн одоо нөгөө 5 хошуу
ялгах тэмдэг энэ бүгдийг хийж ингэж гаргадаг. Тэрээр цехийн бүтээгдэхүүний их загварыг бүтээж байв. Бид хамт олноор тухайн үед бол одоо төрийн одон медаль гэх юм бол анх 1979 онд одоо маршлийн од. За тэгээд одоо бусад төрийн одон тэмдэг медаль, медальон, спортын төрөлхтний одоо уралдаан тэмцээний одоо медаль, медальон гэх мэтлэн бүх зүйлүүдийг хийж гаргадаг байсан. За тэр болгонд бол миний одоо ор ухаан, анхны эскиз боловсруулалт, одоо дизайны тэр үйл ажиллагааг бол би одоо зарим зүйлийг бол гартын хийдэг. За тэгээ улмаар одоо хамт олноор эцсийн дамжлах хүртэл бол одоо бүгдээр хийж үйлдвэрлэж ингээ гаргадаг. Их сайхан тийм үйлдвэрлэлийн хамт олонны донд ажиллаж байсантай би одоо баярлаж бахархаж явдаг юм аа. Бүтээл төрхагшин нэвтрүүлгийн өнөөдрийн дугаарт уран бүтээлч Даш Зэвгийн Даш Дорж. Тэрээр олон ч үзэсгэлэнд оролцож байсан бөгөөд гадаад дотоодын үзэсгэлэнд өөрийн бүтээлийн дээжээ толиулсан юм. Уран бүтээлч Даш Доржийн авч байсан гавьяа шагнал, хийсэн бүтээсэн ажил гэвэл мундахгүй их. Тэрээр 2001 онд Монголын урчууд эвлэлийн нэрэмжит шагнал, 2002 онд хөдөлмөрийн гавьяаны хүндэт медаль, 2005 онд Монгол улсын шилдэг дизайнер, 2013 онд Алтан гадаас одон хүртэж байсан уран бүтээлч юм а. Би Москва хотын Строгановын нэрэмжит тэр өгүүлбэр урлагийн академик төгсөхдөө бол металл анги гэж төгссөн байхгүй. Тэгээ металлын анги гэдэг нь юу гэхээр зэрэг яг металлаар одоо ямар урлагийн зүйл хийж болох вэ? Ямар гоёл чимгэлийн зүйл хийж болох вэ гэсэн тэр мэрэгчлэр төгссөн. Тэгээ гоёл чимгэлийн одоо мэрэгчл гэдэг юм. Тэгээ тэрүүгээр төгсөж ирсэн тэр төгсөөд тэгээд азар шууд яг тэр металлаар хийх гоёл чимгэлийн үйлдвэрт миний ажлын гараа эхлээд тэгээд тэнд ингээ ажиллаад тэнд одоо төрөл бүрийн одоо металл хийцээр хийсэн гоёл чимгэлийн юм хийгээд тэр бол одоо миний хувьд аюу тийм туршлага практик болсон байхгүй. Тэр дундасаа би бол одоо миний их сайхан дурсамж юу гэдэг вэ гэхээр зэрэг Монгол улс түүхэндээ анх Монгол улсууд бид анх гүйлгээний мөнгөнд тэмдэгтээ үйлдвэрлэсэн байдаг. Одоо задгаа мөнгө гэдэг шүү дээ. Тэгээд тэн дээрээс үндэслээд бид нар одоо дурсгалын мөнгөнд тэмдэгт одоо зоос энэ зоосыг бид нар үйлдвэрлэж эхэлсэн байдаг. Тэрний одоо зохион бүтээх яг тэр шатанд нь би ажиллаж байсантай дурсамжтай байдгийн. Түүнээс улбалаад би одоо юу гэдэг дурсгалын зоос мөнгөнд тэмдгийн нэлээд олон загвар зохион бүтээж одоо улмаар замын үйлдвэрлэж одоо зарим нь бүр одоо цуглуулагчдын хэмжээнд хүрсэн хүмүүсийн гар дээр таарсан ийм одоо нэг тийм дурсамжтай уран бүтээл гэж би одоо зоос хийсэнтэй бол баярлж явдгийг. За тэрний дараа нь юу гэхээр зэрэг би ягаад ч би энэ одоо энэ графикийн урлагт их дуртай. Тэгээс графикийн төрлөөр би ажиллах их сонирхолтой байдаг учраас бол энэ үн дээрээ би төвшглээд одоо юу гэдэг сабаглаваадлын одоо дизайныг анх Монголд одоо сайжруулах, шинээр бий болох энэ ажилд би бол өөрийнхөө ухамсарт одоо болоод уран бүтээлээ ураа гаргаж ингэж ажилласан байдаг. Тэгээд ч гэсэн нэлээд олон сабаглаваадлын дизайнууд гарсан. Одоо хэдийгээр яг одоо цаг хугацааны хувьд нэлээд хугацаа өнгөрсөн ч гэсэн яг тухайн үедээ одоо нэлээд чамбай бүтээл болж цаг үетэйгээ таарсан болсон болов уу гэж би боддог. За түүнээс гадна би одоо энэ хүүхдийн ном, хүүхдийн одоо хэвлэлийн зүйлийн одоо дизайныг хийсэнтэй бас их баярлж явдаг. Их ч олон бүтээл гарлаа. Тэгээ зарим нь хамтын бүтээл байдаг. Тэгээ энийг одоо би өөрийнхөө охинд бас өвлүүлж байгаа бас их баяртай. Манай охин зураажуулсан. Тэгээд бид миний хажууд нэлээ сурж нэлээ сайн суралцсан. Тэгээ ер нь миний одоо ажлыг үргэлжлүүлж хийнэ гэж би бодсон. Найдвартай байдгийг.
Тэрээр өөрийн бие даасан үзэсгэлэн болох график дизайн үзэсгэлэнгээ үзэгч олондоо хүргээд байна. Монгол үндэстний уламжлалт ахуйн соёлыг ишлэл болгож, тодорхой сэдэвтэй зураг, чимэглэлээр баяжуулж, сонирхолтой график, зохиомж бүхий бүтээлүүд уг үзэсгэлэнд дэлгэн тавигджээ. Холимог техник ашиглаагүй, гараар зурсан график дизайн чиглэлийн үзэсгэлэн гарч байгаагүй юм шиг санагдана. Үзэгчдэд сонирхолтой байсан бизээ. Гадаа хүүтэн ч гэсэн би Монголын орчуудын хэвлэл орооны арт галерейд өөрийнхөө уран бүтээлийн бие даасан үзэсгэлэнгээ гаргалаа. За энэ үзэсгэлэн маань нэр нь бол одоо график дизайн гэсэн арт үзэсгэлэн. Тэгээ энэ үзэсгэлэн бол одоо нэлийн олон жил бодож боловсруулад тэгээ улмаар би одоо энэ сүүлийн 1.5 жилд би хийж ингэж гаргасан үзэсгэлэн байгаа юм. Би энэ үзэсгэлэн зохион байгуулж анх хийхдээ бол ерөнхийдөө бол юу гэж бодож боловсруулсан бэ гэхээр зэрэг ер нь одоо миний бүтээлүүд бол энэ Монголын ахуй амьдрал эдлэл хэрэглэл уламжлалт одоо манай эдлэл хэрэглэл одоо жишээлбэл имэйл байдаг юм уу тоолго байдаг юм уу олон зуун жилд хэрэглээд ирсэн хүн болгоно мэддэг тэр одоо данж төрхийг орчин үеийн хэлбэрээр уран сайхны их өндөр мэдрэмжтэй дээрээс нь одоо график дизайны аргаар ингэж гаргахыг гэж би ингэж бодож төлөвлөд ингээд бүтээлүүдээ хийж эхэлсэн. Тэгээд бол одоо миний энэ бүтээлүүдийн ерөөсөө бараг л бүх бүтээлүүд дээр л одоо сая ярьсан зүйлүүд одоо ингээд нэг нэгээрээ тусгаж гарсан. Тэгээ хин чарсан энэ бол за Монгол хүн болгон үзээ энэ Монголыг л гэж хэлэн тэрнээс тэр улсынх энэ улсынхтай адилхан байдаг хин жилгээгүйгээр би ийм зориг тавиад тэр зорилгондоо би хүрчлээ гэж би бодож байна л да. Нэвтрүүлгийн дараагийн хэсэгт соёл урлагийн сургуулийн график дизайны ангийн оюутан залуус уран бүтээлчээс сонирхсан асуултаа асууж ярилцсан юм. Баяр хүргье. Тэгээд өөрийгөө товч танилцуулахад соёл урлагийн их сургуулийн дүрслэх дизайн урлагийн сургуульд график дизайны багшаар ажилладаг Болормаа гэж хүн байна. Тэгээд өнөөдөр график дизайны ангийн 2 дугаар курсын оюутнуудаа дагуулад хичээлийн хөтөлбөрт бүр зориулж оруулаад энэ үзэсгэлэнг үзэхээр зорж ирсэн юм аа бид нар. Тэгээд их сайхан үзэсгэлэн болсон байна. Баяр хүргье танд. Гэхдээ яг би юмс нь яриад байсан ер нь бол гараар хийн шүү ихний чинь. Хоёрын гараар хийн шүү. Компьютер чинь хоёр дахь нь байна. Хоёр дахь нь зөв л тэр чинь багаж хэрэгсэн шүү. Вирээр рүү компьютер рүү гэдэг оюутнаа зохиомж. Тийм. Зохиомж. White шоколад гэдэг энэ бүтээлийн хандлагаар үзэгчдэд болон ирж сонирхож үзэхээр ирсэн залуучуудаа тайлбарлаж өгөө. Энэ бүтээл бол би бол юу гэж бодсон хэрэг манай Монголын эцний одоо уламжлалт ахуйн хэрэглэгээ тогоо байдаг шүү дээ. Одоо сүү хөрөлдөг. Тэр тоогоог бол би гол нь дүрсээ болгож аваад тэгээд тогооноос одоо ингээд зутгаж байгаа байдлаар одоо нэг төрлийн сүүлдээ манай Монгол сүү байхгүй тий. Тэгээд зүгээр цаад нэг ёгтал дутхны өөхөр зэрэг бол ер нь одоо манай энэ зах зээл дээр бол бид бол хүнсэндээ бол энэ шоколад гэж одоо нэг юм мэддэхгүй одоо нэг тийм хүнс хэрглэж шээ одоо хорч юм уу үнэхээр амин дэм ч юм уу юу ч юм. Гэтэл тэрний эсрэг манад хамгийн сайхан юу гэдэг бол сүү гэж. Тэгэхээр манай зах зээлийн энэ зах зээлд орсноос хойш бол манай хэрэглэгчд бол одоо энэ шоколад маш их дурлж орж идэж ингэж яа. Тэгээд түүнтэй энэ жацсан манай Монголын энэ сайхан сүү гэдэг бол одоо юугаар солихгүй ямар цагаан шоколадаар солихгүй юм бүтээгдэхүүн шүү гэдгийг л би цаад далд явахд утгаараа энийг илэрхийлсэн байна. Тэгээд үүндээ бол одоо энэ цагаан шоколадыг одоо рекламдж та нар идэж гэсэн биш нөгөө талаараа бол та нар сүүгээ сүү гэдэг бол одоо гайхамшигтай манай үндэсний бүтээгдэхүүн шүү дээ. Ийм л утгатай юм байна. Миний энэ ер нь бүтээлүүд ингээ харахад бол шууд ойлгохоос хэцүү цаанаа бас дандаа нэг юм 2 дахь 3 дахь санаа тэгээд ёгтлолтой
Тэгээ бас нэг зүүрлэлтэй ч гэдэг юм уу. Жаахан бодож цаашаа ухаж одоо ухаарлах өгч гэдэг юм уу ийм зургнууд л та. Энэ санаа бол нодон жил би одоо жил гаруй өмнө энийг анх хийсэн. Тэгээд санаа гэвэл яг зүгээр ер нь миний энэ бүтээлүүд бол дандаа л одоо Монгол ах уу, Монгол донж төрх, Монголын одоо эдэл хэрэглээг л өөрийнхөө одоо энэ график дизайны арга барилаар тэг бүтээлдэд тусгах гэсэн нэг юм л онцлогтой. Тэгэл энэ санаа бол гол нь юуны төрмийн толгоонд орж тэгээд боловсрогдоод тэгээд одоо ингээд зурж дуусгасан юм л байна. Манай үзэж одоо сонирхож байгаа залуучууд асуух зүйл байвал асууж сонирхох зүйл байвал тэ уран бүтээлчээс маань. Тэр доотлын хэсгийнх нь цагаанаас борлуу шилжиж байгаа хэсэг тэгдгээ яаж гаргасан юм болоо? Цагаанаас доошоо энэ бор болсон гэдэг бол яг зүгээр ер нь шоколад бол цагаан тэгээд ер нь бор илэрхийлэлтэй өнгөний илэрхийлэлтэй гэдэг шүү дээ. Тэр амтыг гаргахын тулд би энэ өнгөийг л гаргасан. Яг зүгээр техникийн хувьд бол байр графаар шүсч зурдаг юм л даа. Цагаан шоколад ингэж халигдж те асгарсан байгаа юм бол ингээд гадагшаа ингээд хальцсан. Эннийх учир нь юу юм бол ер нь шингийн зүйл бол одоо асгарч гэдэг юм уу? Ямар нэгэн савлуу юулагч гэдэг юм уу? Нэг тэр моментийг л би орон сайхны аргаар энэ моментийг л гаргасан байхгүй. Амт гэдэг нэг талаар тийм юмны нэг амтыг л мэдрүүлэхийн тулд гаргаж байгаа байхгүй. За энэ бүтээлд бол би яг зүгээр миний ширээн дээр байдаг нэг одоо ширээний одоо чийдэн гэдэг юм уу? Ламп гэдэг юм тийм. Энийг бол яаж ингэж уран сайхны хэлэлт оруулж хөрөх вэ гэдгийг л би түрүүн бодсон байхгүй. Тэгээ хүн бол одоо жишээлбэл гэрэл асдаг тэр хэсэгт бол нэг юм одоо нэг бидний мэддэг нэг амьдралын мэддэг юм байдаг шүү дээ. Тэрийг бол би яг зүгээр жимсээр орлуулж харсан байхгүй. Тэр гэрлийг тий дусж байгаа гэрлийг би нэг жимс болгож харсан байхгүй. Тэгээд жимс гэдэг бол бас нэг төрлийн их гоё өнгө. Тэгээд хүний амьдрал тэгээд цаашаа одоо их олон юм өгүүлнэ л дээ. Жимс гэдэг бол гоё амт тийм биз дээ. Тий их олон зүйл хэлэлдэг. Тэгээд энийг бол би яг хар бараан өнгөнөөс тод одоо юу гэдэг апельсин гэдэг юм уу, мандрин гэдэг ийм жимс тий тоорч юм шиг ийм жимсний өнгөөр энийг зурж хэрэгэлсэн байна. Тэгээд энийг бол яг зүгээр гэгээгээд би тодтогч өгсөн. Тэгээд гэгээ гэдэг ч одоо нэг бол гэрэл гэсэн үг шүү дээ. Одоо ярианда дурдчихсан одоо миний энэ гурван бүтээлийг бол харах юм бол би гэсэн утга санааг бол энэ бүтээлүүдээс харнаа гэж хэлжсэн шүү дээ. Тэгэхээр үзэгчдэд бас одоо зориулаад одоо энэ бүтээлийн талаар сонирхуулаач. За энэ шинэ төсөл гэсэн энэ зураг байгаа. Тэгээд энэ төсөл гэдэг зураг дээр ер нь манай Монголын намайг бага байхад миний ээж аав хоёр одоо нэг ийм шат гэдэг юм уу юу гэдэг ийм юм дээр нэг модыг ингэ тавьж хагаад тэгээ хоёлаа хөрөөддөг би дээр нь суучдаг мордоо суучин тий тэгээ одоо ингээд модыг ингэж хөрөөдөд тэгээ бид нар ч одоо нөгөө модод хүлж амьдрын штэ тэгээ яг тэр сайхан дурсамж тэр үеийнхээ имийг бодоод их удаан бодсон юм аа тэгээ бодож байгаад яг тэр момент тэр дүрс хэлбэрийг би энэ зурганда харуулах гэж оролцсон. Тэгэхдээ бол модны оронд бол одоо шинэ одоо төсөл шинэ идэ одоо зураач байдаг юм уу архитекторууд бол одоо шинэ гоё барилга байгуулагчийн зураг одоо шинэ юмыг хийх гэж байгаа шинэ санаа болгоо энэ хуйлсан энэ цаасан дотор байгаа гэдэг далд утгаар би энийг хийж үүсгэсэн тийм. Нэрэл биднийг одоо баг байхад одоо ээж хоёр маань хоёр талтаас байгаа. Бид нар модоо хөдөлгөөхгүйгээд дунд нь суугаад нэг хөрөөдөгт нэг дунд нь дэржигэн тал дунд нь суучдаг гэсэн шүү дээ. Тэр үеч гэсэн манай залуус тас дурсамжт нь тод үлдсэн баг гэж бодож байна. Энэ зургтай холбоотой асах асуулт байна уу? ер нь таны зургуудыг харж байгаа тэр нь ихэнхдээ нөгөө Монгол ахуйтай холбоотой. Тэгээд тиймэрхүү зургууд байд юм байна. Тэгээд ер нь үзэгчтэй болон үзэж байгаа ингээд ийм залуу үеийнхэндээ ч юм уу те Монгол ахуйнаасаа одоо аль хэдийн ингээд жоохон хөндөрөөд байгаа штэ. Яг тэрэн дээр нь одоо тийм шүүмж ч юм уу эсвэл зүгээр л таны үзэл бодол
биднэрт хандаж тийм хэлэх үг байгаа юу гэж асуумаар байна. Бараг хариулсан байх гэж бодож байна. Яг гэвэл миний үзэсгэлэн дээрээ миний зургнуудыг үзсэн хүн болгон яг саяын асуултыг бол надад тавьсан байх. Би тэрийг энэ зургаараа дамжуулж хариулсан байх гэж бодож байна. Ер нь одоо зөвхөн манай залуучууд бол нэгэнт л Монгол хүн болж энэ Монгол нутагт төрснөөс хойш бид Монгол гэсэн юм бол хийхгүй болов шүү дээ. Хинч бид нарыг ойлгохгүй, хинч тоохгүй яг үнэ хэлэхэд. Одоо гадагшаа бид Монгол гэдэг тэр имиж, Монгол гэдэг брэнд гэдэг юм уу, Монгол гэдэг энэ зан жаншил ахуй хэрэглийнхаа имийг л бид нар өөрсдөө төгс одоо оюунаараа ураараа боловсруулж тэгээд дээрээс нь дэлхийн одоо ямар ч сурлагын төрлөөр гүйцэтгэж ижил тэр чинь төгс төгөлдөр болж л хүн танигдсан шүү дээ. Тэрнээс одоо юу гэдэг нэг Францын зураачийн зургийг дагаж дуурайж зураад л Италийн нэг одоо нэг зураачийн зургийг дагаж зураад л өгөөл нэг Япон хүний зургийг дагаж зураалах юм бол тэр бол нэг би бол нэг амжилтанд хүрэхгүй байх гэж бодож байна. Зөвхөн өөрөөсөө төрсөн юм, тэгээ өөрийн нутгийн юм, өөрийн ахуй соёл гэдэг бол хүнд их юм өгдөг юм байна гэдэг би бас энэ олон жилийн хугацаанд бол ойлгосон л доо. Нэлийн орчин үеийн одоо энэ графикийн урлагаар дамжуулж ер нь Монгол юмал гарахгүй бол ер нь хинч үзэхгүй, хинч тоохгүй юм гэж би ойлгосон байхгүй. Тэгэл би хийж байгаа. Энэ бүтээлүүдийг хараад байхад нэг асуулт байна л да. Ихэнх бүтээл дээр баг бүх бүтээл дээр ийм англи нэрнүүд орсон байна. Тэгээ яг хажууд нь ингээд монголоор яг бүтээлийн нэрийг тайлбар дээрээ бичсэн боловч яг нөгөө бүтээл дээрээ том томоор англи үгнүүд орсон байгаа байхгүй юу. Тэгээ энэ бас одоо ямар учиртай вэ? Таны одоо нөгөө далд ёгт утга илэрхийлж байгаа бас нэг хэлбэр үү? Эсвэл энэ тайлбар байгаа юу танд? Бид бол бас энэ дэлхийд харьцах ёстой шүү дээ. Тэгэхээр би дэлхийд өөрийнхөө бүтээлүүдийг гаргахыг үзүүлээ таниулъя гэсэн бас нэг ийм юм над явдаг. Тэгэхээр зэрэгэл би магадгүй энэ үзэсгэлэн дараагийн гадаад айл нэгэн оронд өргөдөж тентхийн үзэгчлэг зориулж гарахад бол дөхөн болох үүднээс би энэ сая асуулт англиар яагаад хийсэн гэдгийг хариулт болох болов гэж би бодож байна. Би хангалттай монголоор бас тайлбар үсгийг бас зохиомжиж хийсэн байгаа. Та нар тэрийг ажилласан бол байгаа тийм ээ. Монгол бичгээрээ би бас тайлбаруудыг хийгээ явсан. Тэрийг монгол бичгтээ би өөрийнхөө зургийг зохиомжийг бас ингэж хостуулж бас илэрхийлэх маягаар ингэ явсан. Ерөн зүгээр энэ график дизайн, постер дизайн гэдэг одоо энэ яг өнөөдрийн хөгжлийн төвшөнтэй бол ер нь дэлхийн хавтгай тэгэхээр зэрэг бол ер нь бүхэн төртгөмжтэй байхын тулд бол энэ час хийсэн нэг тайлбар өгнүүдийг ингэж явдаг юм бас ном байна. Зүгээр энийг ингээд хасаа хийчих юм бол нөгөө бас нөгөө миний хэлэх гэсэн утга санаа илэрхийлэх гэсэн төс маань бас төгөлдөр болж үзэгчд хүрэхгүй болов гэж бас би бас тооцоолж энийг хийсэн байгаа тийм. Ерөн зүгээр одоо дэлхийд дээрх олон уралдаан, олон үзэсгэлэн биеналууд болдог л доо. Тэгэхдээ сүүлийн жилүүд бол их бага болж байгаа. Яг гэвэл яг энэ төрөл дээр ажилладаг бүтээлийг хийсэн зураачд маань бас яг өмнө хэлэхэд их хөгшрлөө. Тэгээд тэд нар бол үнэхээр дэлхийд бол гайхамшигтай гоё бүтээлүүдийг хийгээд дууссан ба тэдний хувьд бол. Тэр улсуудаас давж гарсан тийм бүтээлүүд бол хараахан төрөөгүй. Ерөн зүгээр ажиглаад авахт бол энэ төрлийн урлаг бол яаж өгч ийнэхээ зэрэг бол одоо дэндүү их одоо фото ашиглаж байна. Тэгээ янз бүрийн одоо нэг юм төсүүдийг ингээд компьютерийн аргаар бол одоо ингээд хооронд нь монтажлж тэгээд ингэж гаргасан юмнууд байж байна. Яг цэвэр одоо арт гэдэг юм уу те урлаг талаас ингэж нухсан, бодсон ингээд гараараа одоо зурна гэдэг юм уу те гараараа тойрвсан юмнууд бол одоо бас ховордож байгаа л да. Зүгээр миний дээд үе гэх юм бол Польшд бол анх одоо энэ төрлийн урлаг бол их мундаг хөгжсөн ш 10 жил. Одоо 70-80 оны үед. Дараа нь бол одоо Японууд гарч ирсэн байхгүй яг энэ төрөл төр. Тэгээ Японууд яаж гарч ирсэн гэхээр зэрэг тэд нар бол хэвлэл ашигласан. Японы ер нь хэвлэл модон барын урлаг энэ төр бол ерөөсөн маш олон зуун жилийн түүхэн уламжлалтай айгүй шилдэг бүтээлүүд хийгээд ирсэн. Тэрийг одоо орчин үеийн зураачд нь бол тэр арга техникийг ашиглаад өөрийнхөө идэ санаа маш амархан их гоёор хийж одоо нэг үгээр хэлбэл Польшиг дийлэгч гэдэг юм уу. Өгөөл Польшин гаргаж ирсэн тэр гоё урлагийг цааш нь Япон маягаар хөгжүүлж тэгээ дэлхийн урлаг болтол ингээд хөгжүүлсэн жишээтэй. За өнөөдрийн хувьд бол би бол нөгөө Япон биш
пост биш учраас би Монгол урлагаа өнөөдөр ингээ хийчихэд байж байгаа гэж би ойлгож байгаа байхгүй тий. Тэгээ энийг хийхин тулд олон жил бодож яг гүйцэтгэлийн хувьд бол яг би нэг жил хагас хооронд л ингэ хийсэн. Энд бол нэг 60 дуран бүтээл болж байгаа тийм. Манай улсад график дизайны чиглэлийн хөгжил хурдтай явж байгаа хэдий ч энэ төрлийн үзэсгэлэн бүтээлүүд төдийлөн их байдаггүй. График дизайн үзэсгэлэнд дэлгэгдсэн бүтээлүүдийг харахад Монгол үндэстний уламжлалт ахуйн соёлыг ишлэл болгож, хойч үедээ залуустаа нэгийг бодогдуулах бүтээлүүд байсан юм. Бүтээл төрхагшин нэвтрүүлгийн өнөөдрийн дугаарт уран бүтээлч Даш Зэвгийн Даш дорж. Бүтээлчний хувьд үзэгчдийг би юу нэгдүгээр чи монгол хүү юм бол одоо би монгол хөөн гэдэг тэр л одоо хариултыг л миний бүтээл болгоноос аваасаа л гэж би бодож байна л да. Тэрнээс магадгүй гадаадын ирсэн одоо гадны хүмүүс бол одоо зарим нь ойлгохгүй ч гэж болно. Зөвхөн ер нь бүтээл болгоноос монгол хүн ер нь миний Монголын дүр төрх, миний Монголын ах уу ер нь бид энэ шүү дээ гэдэг л тэр л дүр зур харагдаасаа гэж би ингэж бодож бүтээсэн байна. Дашторжихын үзэсгэлэн хараад хад том компаниудын дээд сэтгэл тоногсон логонууд бас их байгаад байна л да. Тэгэхээр энэ талаараа бас та манай үзэгчдэд сонирхуулаач. За миний үзэсгэлэнд бол 5-6 компани логонууд байгаа зүгээр. Энийг бол би юу гэж хэлэх вэ гэхээр зэрэг нэлээд урт насалсан энэ зах зээл анх өс бий болоод манай компаниуд өөрсдийнхээ одоо хувийн бизнесүүдийг эхэлж явах үед тэр үед бол надад бол нэлээд хэдэн тийм хувийн хвшлийг надад бол өөрийнхөө логог хийлгэх гэсэн юм санал тавиад тэгээд яг би чадсан ядан зарим логог нь бол хийсэн. Харин одоо өнөөдрийн одоо цаг хугацаа ингээд өнгөрөөд цаг хугацаа ер нь юм шийддэг гэдэг шүү дээ. Тэр шиг яг энэ шийдвэр нь ямар болж хувирах хэрэг зэрэг бас нэлээд урт настай бас тэр улсуудын бизнесийн болоод одоо үйл ажиллагаанд нэлээд тусдын болсон болов уу гэсэн ийм хэдэн логог би тавьсан юм аа. Тэгээд энд бол одоо топ мебелийн лого байгаа даа шүү дээ, тийм ээ. Энэ топ мебель бол одоо тэр та нар бидэнд одоо яг л мебель фурнитур гэдэг одоо мебелийн чиглэлээр бол одоо худалдааны үйл ажиллагаа эрхэлдэг манай Монголын одоо хамгийн тэргүүний том компани гэж би ойлгодог. Тэгээд ч гэсэн их сайхан байшинтай тэгээд дотор талдаа бол бүх төрлийн мебелийг бол одоо үзэсгэлэн болгож одоо хүмүүст хүргэдэг. Тэгэхээр тэр байгууллагын л одоо лого эмблем юм да. Тэгээ би энийг бол анх зохион бүтээхдээ бол анх бол одоо нэг зөөлөн мебель гэж үүдэг шүү дээ. Тэр зөөлөн тэг 5 тухтай суухадуудаа их сайхан 5 тухтай дулаахан одоо тэр хэлбэрийг зохиомж болгож ингэж авч зурж ингэж хийж ирсэн. Тэгээд одоо энэ чинь баг 20 жил болчихоо. Тэ. Тэгээд цааш ч гэсэн энийг хэрэглэх байлгүй тий гэж бодож байна. Бараг логог нь харахаар өөр компани штайг харагдах тийм ээ. Компани нэг хүнд ойлгодог болсон. Тэгээд бас ник байна, нарангийн лого байна тийм ээ. Нарангийнх байна. Наран шоп бол одоо яг наран шопын тэр эзний эхнэр нөх юм уу. Тэр анх надад энэ санаагаа хэлээд би одоо нэг ийм лого хийлгэмээр юм гээд. Тэгээд хитэр жижигхэн нэг худалдааны юм дэлгүүр нээгээд яг тэр үед л одоо 1900 би санд 1992 байна. 91 онд би анх хийж өгч ирсэн. Тэгэл одоо хүртэл одоо энийг хэрэглээд энэ төмний хүртэл болцсон. Зүгээр намайг мартцсан юм шиг байгаа. Тий. Гэдэг чинь нөгөө өөрийнхөө нүдэн дассан зүйлдээ яагаад ч дассан газрын дагуу зүйлэн гэдэг шиг нүдэн засал болсон тэр зүйлүүдийг бас үргэлж харж явах их таатай байд юм байна л да. Тийм баг. Тэгээ одоо би энэ эдгээр компаниудад одоо хамгийн сайн сайхныг л хүснэ. Тий. Тэгээд эдний компани лого шиг одоо намайг бас санаж явах болов уу гэж бодож байна. Тий. Өөр над хэлэх юм болов. Бидний идэх дуртай цайны бичвэн, вафл болон бусад чихрийн цуглуулганы өнгө төрхийг
тодорхойлсон сав баглаа боодол шошхыг хийж Монгол улсдаа өөрийн нэрийн бүтээгдэхүүнийг гаргахад чухал ач холбогдол бүхий нөлөөг үзүүлсэн эрхэм юм. Тухайн үеийн нийгэмд байхгүй өнгө дүрслэлтэй бараа бүтээгдэхүүний амт чанар нь мэдэгдэх үйс сав баглаа боодлыг хийж байсан мөлий. Тэг их загвар зохион бүтээгч. Одоо загвар зохион бүтээгч л гэсэн үг шүү дээ. Ер нь дизайнер гэдэг чинь тэр шүү дээ. Тийм л орчууд бол тийм л нэр байхгүй яхаа зүгээр. Манайх нэг гоё барууны хилдэнд дуртай болохоор нэг дизайнер гэж боддог. Тэрнээс бол одоо юу гэдгийг техникийн талын болохоор нөгөө нэг конструктор гэж яваад жаахын урлаг одоо энэ тал руугаа ороод ихээр зэрэг юу гэдэг. Загвар зохион бүтээгч. Тэс нэг юм л ухтгүй яваад. Бүтээл төрхагшин нэвтрүүлгийн өнөөдрийн дугаарт уран бүтээлч Даш Цэвгийн Даш дорж. Уран бүтээлч маань тэртээ 1980-ад оны сүүлчээр одоо маш амжилттай явж байгаа томоохон наадмыг анх санаачилж үүсгэн байгуулсан гавьяатай. Би бас харьцангуй бас өөрийгөө бас азтай гэх юм уу, миний ажил надад тийм их тусдсан болсон юм уу гэд. Би 80-ад онд би анх тэр социализмын айхтар үед би барууны орн болоход Париж, Франц, Итали, баруун Герман, Швейцар энэ төр явах нэг тийм завшаан тохиолдсон. Тэр үл юу гэхээр зэрэг нөгөө бүтээгдэхүүнээ одоо экспортоор гаргахын тулд зах зээл судалж тэмдэхийн одоо худалдааны яарамгуудад оролцох мөн одоо бид нар тоног төхөөрөмжийг нийлүүлдэг одоо үйлдвэрүүдийн компаниудын удирдлагуудтай очиж уулзах зэрэг тийм ажлын журмаар явж байгаад Парижд би анх одоо энэ гоёл чимэглэлийн үзэсгэлэг үзээ тэн дээр бол одоо яг энэ фэшн шоу зохиож байгааг анхаарсалтай 80-ад онд. Тэгээд ерөнхийдөө хараад за энэ л одоо шинэ юм байна. Энийг л ер нь Монголд юу бий болгож байгаад бол их зүгээр юм байна гэж би ингээд бодож байсан. Харин тэр маань одоо 5-6 жилийн дараах юм уу. 87 онд анх залуучуудын соёлын төв дээр ажиллаж байхад тэр санаагаа би хэрэгжүүлэхийн тулд бүх одоо тэр сценаар төлөвлөгөө за тэр үедээ төсвийн хүртэл ингээд зохиогоод тэр үе чи одоо үзэл сурталыг хатуу хэцүү байлаа шүү дээ. Тэр болгоныг одоо батлаа болох ингээд үзэл сурталын талаас мөнгө төсөв хөрөнгийн талаас нь ингээд батлуулаад анх би энд гоё л гэдэг энэ фэшн шоуг санаачилж одоо яг ширийн дээр суучгал одоо ингээд цаас аваад бүгдийг ингээд бичээд батлуулна шүү дээ. Яг тэр журмаар ингээд батлуулаад тэгээд тэнд анх одоо ямар жюри байх вэ? Хин шүүх үү гэдэг. Жюрид ямар хүн байх вэ гэдэг ингээд тэгээд тэнд бол одоо гол нь бол тэр Монголын хувьсгал залуучуудын төв хороо гэж үлээ. Үзэл сурталын байгууллагаас нь бас нэг ганц 2 хүн байлгаа. За тэр үнийн стандартын улсын хороо гэж үлээ тэнд урлаг гойцон комисс гэж байсан. Тэр урлаг гойцон комиссаас бас хүн оруулаа. За мөн орчуудын эвлэн хорооны зураачтаас оруулаа. За яг одоо энэ тэр үед одоо хувцас загвар зохион бүтээж исэн. Загвар зохион бүтээгч нэртэй гэсэн загвар зохион бүтээгч байсан. Одоо шүүгчээр оруулаа гэдэг. Тэгэд анх одоо тэр гоёлгээд наадам залуучуудын соёлын төвөн дээр диско зааланд анх 11 сард 12 сард байл одоо тийм зохиогдож ирсэн. Тэгээ тэр үед одоо ингээд зохиогдоод ингээд бол одоо нэг үгээр хэлбэл Монголд бол одоо байгаагүй гоё шоу болсон. Залуучуудыг цугларсан. Тэгээд одоо урилгаар 2 удаа тоглосон. Тэгээд тэр үед одоо анх энэ манай загварын нэртэй загвар өмсөгч Шатар цэцэг Туяа гэж ийм 2 загвар өмсөгч уралдаад одоо сүүлийн уралдаанд ягаад тэгээд би зүтгэсээр бас Шатар цэцгийг анхны гоёл фэшн шоуд би баяр эзлүүлж одоо загвар анхны загвар өмсөгч гэдгээр би тодруулж гаргаж ирсэн одоо хүртэл нүдэнд тодох юм байна. Тэр үед бол одоо манай талигач Герман төгссөн манай нэртэй загвар зохион бүтээгч Төвшин гэж байлаа. Тэгээд бид нар нээлж нэг 4 жил байхаа 4 жил бид нар тэр шоуг зохион байгуулж байгаа. Тэгээд дараа нь одоо зах зээлийн одоо өрсөлдөөний жамаар бид нар одоо өөр одоо тэр спонсоруудтай тэрийг шилжүүлээд ингээд би бол одоо түүний сошиал энэ загварын шоунд бол би шүүгчээр гэдэг юм зохион байгуулагчаар оролцсон.
юу гэдэг нь одоо 100 жил ч гэдэг юм уу 50 жилийн өмнө л ер нь хийгдсэн. Зоос өмнө хамгийн уртаа гэдэг шүү дээ. Баримлчд хийдэг усууд нь яс хийдэг байна. Миний дараагийн төлөвлөсөн ажлууд бол их олон ажлууд бий л дээ. Тэгээд энэ төлөвлөсөн ажлууд дотроос би одоо миний дараагийн ажил юу ах вэ гэхээр зэрэг би ер нь нэлийн дээрээс ер нь төлөвлөгөөт ажил бол дандаа 10-аас 20 жилч байдаг юм уу 5-аас 10 жилийн хооронд бодогдоод тэг хийж чадаагүй явсараад тэг тэр хооронд одоо юу гэдэг нь нэлийн боловсрогдоод за одоо л ингээд энэ бүтээлүүдийг хийж өгс нэг юм цаг хугацааны асуудал үүдэн тэг тэр дагуу одоо би нэг энэ Монголын одоо нэг дээр үе нэг үлэх гөрвөлийн сэдвтэй би ийм медальонуудыг би ингээд хийж эхэлсэн байсан. Тэгээ энийг би материал дээр одоо болох бас нэг завшаан гарч ирж байгаа шиг байна. Хэвүүдээ бүгдийн ихнээс нь одоо засаж янзлах, бүрэн дуусгах, улмаар үйлдвэр үйлдвэрлүүлэх энэ бүх ажлуудыг одоо би хийж хэрэгжүүлэх чинь даваа юм. Бүтээл төрх агшин гэдэг үл их сонин л да янз бүрээр бий болдог. Зарим нь захиалгатай ажил байдаг. А зарим нь би өөрөөсөө одоо ингээд өөртөө даалгавар өгөөд тэр даалгаврыг биелүүлэхийн тулд ингээд бүтээлээ төлөвлөж ингэж эхэлдэг. Тэгээ санаа орж ирээд бүтээл болно гэдэг үл их хугацааны асуудал байдаг юм л да. Зарим бүтээл хийхэд бол одоо нэг яс мас гэдэг шиг ингээд орж ирээд их амархан бүтчихсэн. Зарим нь бол бүр зовоогоод одоо бүр ерөөсөө хэдэн сар хэдэн жилээр бараг бодож ийж нэг гарч ирэх чинь. Тэгэхээр бүтээлийг үл тэгээд ер нь нэлээд бодож боловсруулж нэлээд бүрэн гүйцэд одоо юу гэдэг нь тарих ухаанд дуусгах цаа ажил бол материал дээр гүйцэтгэх хэлбэр байдаг. Тэгэхээр бол энийг л би одоо тэр бүтээлд төрх агшин гэж л ойлгож байна. Тийм мэдрэмж бол одоо гайхамшигтай л та тийм. Мэдрэмжээс гадна ер нь таашаал гэдэг юм байна. Уран сайхны таашаал гэж. Тэр таашаал гэдэг юу гэхээр зэрэг ер нь мэдрэмжээс нь таашаал гэдэг чинь одоо ямар төвшингийн юм хийх вэ гэдэг чинь тэр хувь хүний л одоо төрөлхийн болоод сурсан олдмол тэр таашаал бодол одоо тэр хүний илэрхийлдэг нэг юм талтай. Тэгээ их л өргөн мэдлэгтэй өндөр мэдгэлээ таашаал өндөртэй хүний бүтээл бол сайхан болдог байх гэж боддгийг би ямар төвшөнтэй тийм үзэгчтэл одоо шууж тунгаах байлгүй тийм. За юуны өмнө намайг таньдаг надтай хойр ажиллаж байсан миний одоо ах トゥ хамаатан садан төрөл төрөсөд миний одоо эдэн солонцын нутгийнхан энэ бүхэнд бол одоо ингээд хамгийн сайн сайхны хүсээр өгөө тэгээд дээрээс нь одоо эрүүл сарвал байгаараа бүгдээрээ сайхан амьдраараа гэж өрөөх байна. За мөн одоо өөрийн мэрэгжил нэгт уран бүтээлчид, зураачид, баримлчид одоо бүх төрлийн одоо энэ бүтээлийг одоо сэтгэдэг, боддог архитектурч байж болно. Энэ миний таньдаг бүх одоо мэрэгжил нэгт нөхдүүдтэй би одоо уран бүтээлийн өндөр амжилт хүсье. За энэ нэвтрүүлэгт намайг оролцуулж миний одоо бүтээлийн өөх түүх замдлыг одоо гаргаж байгаа тийм телевизийн хамт олонд одоо баярлсан талархснаа илэрхийлээд та нарт ажлын амжилт, уран бүтээлийн өөдрөг байхыг өрөөж одоо баярлалаа гэж хэлье та. Бүтээл төрх агшин нэвтрүүлгийн өнөөдрийн дугаар Монгол Урчууд эвлийн шагналт зураач, дизайнер, уран бүтээлч, Даш Зэвгийн Даш Доржийн уран бүтээлийн өнгө аясаар та бүхнийг аяллууллаа. Танд цаашдын уран бүтээлийн өндөр амжилтыг хүсье өрөөе. Баяртай.